Гэвч Авраам ертөнцийн эзэнд бат итгэдэг учраас түүний хэлсэн дагуу ганцхүү яйцгаахан алж өргөхөөр шийдэв. Яагад гэвэл ертөнцийн тэр эзэн өгсөн хүнийг ч дахин амьлуулж чадна гэдэгт тэр итгэж байлаа. Тэгээд Авраам яйцгаахыг алах гэтэл ертөнцийн эзэн хориглон зогсоож. Энэ нь Авраамын хувьд ертөнцийн эзэн яйцгаахыг нь дахин амьлуулан буцааж өгсөн мэт болсон ажээ. Яйцгаах өөрөө бас ертөнцийн эзэнд бат итгэдэг байсан учраас насны туйл болохдоо Яаков, Исав гэгч хоёр хүүдээ ертөнцийн эзний өгөх сайн сайхан бүхнийг бат итгэлтэй зөгнөн өрөөжээ. Түүнээс хойш олон жилийн дараа бас л ертөнцийн эзэнд бат итгэдэг яйцгаахын хүү Яаков нас барахаас өмнөхөн ертөнцийн эзнийг хүнддэхдээ тайга түшин зогсож хүү Йосефийнхээ хүүхдүүдэд түүний өгөх сайн сайхан бүхнийг зөгнөн хэлжээ. Яаковын Йосеф бас л ертөнцийн эзэнд бат итгэдэг байсан учраас насны туйл болохоос өмнө Израильчуудын тухай зөгнөн ярьлаа. Зөгнсөн ёсоор тэд Египт оронд удаан суугуулвч тэндээсээ чөлөөлөгдөн гарч өөр нутагт суурьшихажээ. Тэр үед өөрийнх нь шарлыг Египтээс зөн аваачиж тэр нутагт булчлахыг Йосеф гэрээсэлсэн байна. Түүнээс хойш олон жилийн дараа Египтэд сууж байсан нэгэн Израиль айл сая төрсөн ялах үедээ Мөших гэдэг нэр өгчээ. Тэр үед Египтийн хаан нутгийн израильчуудыг цөөхөн болгохын тулд сая төрсөн эрэгтэй хүүхэд бүрийг алах хэрэгтэй гэсэн зарлиг буулгав. Гэвч Мөшихийн их эцэг хоёр ертөнцийн эзэнд бат итгэдэг байсан учраас үзэмж сайхан төрсөн тэр хүүгээ нууж далдлахдаа хааны зарлигийг зөрчгөөсч айсангүй. Удалгүй Египтийн хааны охин тэр нялх хүүхдийг санамсаргүй олоод үрчлэн авчээ. Гэвч Мөших ертөнцийн эзэнд итгэдэг байсан учраас насан турсан хойноо хааны охины хүү болон худал өргөмжлүүлэхээс дургүйцэв. Хэрв тэр хүссэн бол Египтийн эрх ямхтангуудын нэг болж чадах байсан бизээ. Гэвч тэр ертөнцийн эзнийг үл ойшоогч Египтчүүдийн дотор хутгалдаж зуурдын жаргал идлий гэвэл эсэн бусын гэмт амьдралд нь орцгоос өөр аргагүй байлаа. Мөших харин энэ замаар явахгүй хэмээн шийдэж оронд нь ертөнцийн эзний сунгаж авсан израильчуудтайгаа нийлж Египтийн дарлалыг нэгэнтээ хамт эдэллээ. Яагад гэвэл ертөнцийн эзэн гэр бүлийн мөнхийн шагнал өгөх зайлшгүй гэдгийг Мөших мэдсэн учраас хожим эрх түүний аврагчийн төлөө зүтгэн дарлал доромжлол туулах нь Египт улсын бүх баялагийг эзэмшихээс хавьгүй илүү хувь зохиол хэмээн үзсэн байна. ертөнцийн эзэнд итгэдэг болохыг нь мэдээд Египтийн хаан Мөшихэд хэлгэнсэн боловч тэр огтхонч айгаагүйгээр үл барам түүний хүч нөлөөнөөс бүрмөсөн салж чадлаа. ертөнцийн эзэн хүнд ч үл үзэгдэх боловч Мөших туйлын их итгэлдэн үндэслэн түүнийг байнга нүдээр үзэж буй мэт бат зоригтой байжээ. Тэр үед израильчуудыг Египтийн дарлалаас чөлөөлөхийн тулд ертөнцийн эзэн Ервсын элчээ илгээж Египт айл бүрийн дээгүр өнгөрөхдөө өвгөн хүүхдийг нь хөнөөхийг тушаажээ. Харин израильчуудыг эсмийн дүлдээхийн тулд Мөшихэд зааж дээгүр өнгөрөх гэдэг баярыг тэдэнд тогтоож өгсөн байна. Иймээс ертөнцийн эзэнд өргөх эр хургыг нядалж цусыг нь босгон дээрээ түрхэх хэрэгтэйг Мөших Израиль айл бүрт хэлж өгчээ. ертөнцийн эзэнд бат итгэдэг байсан учраас тэр үүнийг хийсэн билээ. Тиймээс израильчууд Египтээс чөлөөлөгдөн гараад замдаа улаан тэнгисийг гатлах хэрэгтэй боллоо. Тэдний итгэл хүчтэй байсан учраас ертөнцийн эзэн тэнгисийн усыг хэсэг газар хуурай болгон өгчээ. Хойноос нэхэн хөөсөн Египтийн цэргүүд тэдний адил энэ тэнгисээр гатлахыг хичээсэн боловч хуйларсан ус дахин нэмэргэн ирж цэргүүдийг хаман живүүлжээ. Түүнээс хойш 40 жилийн дараа ертөнцийн эзэнд бат итгэлтэй израильчууд өөрсдийн хот Ерихуг харийн хүмүүсээс буцааж авахын тулд 7 хоногийн турш хотын хэрмийг тойрон явган жагсаал хийхэд хэрэм гинт тэр чигээрээ нуран унжээ. Өрдөн Израилийн хоёр тагнуул энэ хотод нууцаар орж ирэхэд тэр хотын нэг янхан хүүхэн Рахав гэгч ертөнцийн эзэнд найдсны улмаас тэдэнд тусалсан байна. Израильчууд орж ирээд ертөнцийн эзнийг үл тоомсорлагч хотын бүх иргэдийг хядаж зөвхөн Рахавыг амьд үлдээжээ. Би асар олон жишээ тоочж чадах боловч Гидеон, Барах, Шимсон, Евтах, Давид, Шимүл нар болон ертөнцийн эзний бусад зарлагуудын түүх намтрыг бичвэл тоймгүй их цаг хугацаа авах болно. Тэд итгэлдэн үндэслэн асар их гайхамшигыг бүтээж байсан юм. Жишээлбэл тэд цаг ямагт дайснаа байлдан дагуулж байлаа.
Тэд ертөнцийн эзний тогтоосон хуулийг бусдаар нарийн чанд дагуулж зөрчсөн этгээдийг хатуу шийтгдэг байлаа. ертөнцийн эзэн амлсан ёсороо тэдэнд олон сайн юм хийж өгчээ. Арслангийн наманд ороод эсмэнд гарсан хүн ч тэдний дотор бий. Асаж дүрлэлсэн галд шидүүлээд биеэн хойхлуулахгүй унтрааж байсан хүмүүс ч бий. Илд сэлэм далайсан дайснаасаа илт бултаж чадсан хүмүүс ч бас бий. Тэд өөрсдөө хүч чадал мөхс байсан боловч ертөнцийн эзний өгсөн хүчээр байлдан тулалдаж харийн төрмгийлэгчдийг хөөн зайлуулдаг байжээ. Бат их итгэлтэй нэгэн авгаан ойр төрлийн хүн нас барахад ертөнцийн эзэн дахин амьлуулж өгсөн удаа бий. Харин ертөнцийн эзэнд итгэдэг зарим хүн өстөн дайсанд тамлуулан тарчилж өгсөн. Тэд урвж чадах байсан боловч ертөнцийн эзний яруусан амьдралыг авч дахин ам орхон дээр гэдэгт итгэсэн учраас урвсангүй. Зарим нь дарлал доромжлол амсаж олны өмнө ташуур дуулж байлаа. Зарим нь шоронд орж гав дөнгө зүүцгээв. Хорон санаатнууд ертөнцийн эзэнд итгэдэг хүмүүсийг чулуугаар шидэж, хөрөөгөөр хөрөөдөж, сэлмээр цавчиж алсан удаа олон бий. Тэд ертөнцийн эзэнд туйлын их итгэдэг байсан учраас л ийм их зовлонг тэсвэртэйгээр идэлсэн юм. Ийм хүмүүс олон удаа бусдад хавчигдан, хоосрон ядуурч, адсаг нөмөрч, аливаа юмар дутагдан зовж байлаа. Тэд ор хоронгүй болж уул тал цөлөөр тэнүүчилж хэрээр гэр хицээр дэр хийдэг байсан удаа олон бий. ертөнцийн эзнийг үл ойшоогч хүн төрлөختөн тэднийг ийхүү үзэн яддаг байсны учир нь хүний нийгэмтэй эвлэрэн зохицох аргагүй сайн сайхан чанар тэдэнд байсны хажээ. Өнөө эртнээс тэр хүмүүс өөрт нь бат итгэж байсныг ертөнцийн эзэн нотолсон боловч амлсан ёр бусын сайхан амьдралаа тэр үед хараахан өгөөгүй. Яагаад гэвэл ертөнцийн эзэн бидэнд түүнээс ч илүү сайн юм хийж өгч өөрийн зорилгыг гүйцээхийн тулд тэр хүмүүсийг болон биднийг хамтд нь ашиглахаа урьдаас тогтоосон байжээ.